За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өчигдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч томилогдсны 100 дахь өдөр боллоо. 100 хоногийн хугацаанд юу хийсэн бэ гэдэг зүйл яригдж байна. За тэгээд яг энэ 100 дахь хоног дээр нөхөр Трамп маань Мичиган улсад очиж юу гэсэн байна? Одоо энэ дээр гарч үг хэлсэн байна. За энэ дээр нэлээд том бас хөтөлбөр зарласан. За энэ хөтөлбөр нь юу байсан бэ гэж тийм. Бид нар мэдж байгаа шүү дээ. Трамп ерөнхийлөгчөөс хойш, босноос хойш түрэмгийлэх шинжтэй шийдвэрүүдийг гаргаж ирсэн. За хамгийн эхлээд тийм тарифын дайнуудыг эхлүүлсэн. Канада, Мексик дээр тариф 25% тариф оногдуулж ирсэн. Дараа нь Хятад 20% тариф оногдуулсан. Төд удалгүй 4 сард бараг 70 гаруй улсад тариф тавьж ирсэн. За тэгээд тэрийг буулт хийж яаж ирсэн. Түр хоошлуулсан. За тэгвэл энэ удаа нөхрийн түрэмгий бодлого зөөлөх маягийн шийдвэр рүү орж эхэлж байна гэсэн. Ийм зүйл харагдаж байна. За энэ Мичиганы энэхүү уулзалтан дээр нөхөр юу хэлсэн бэ гэхээр урамшуул зарласан. За 3 төрлийн зүйлийг Трамп хийхээр зарлаж байгаа шүү гэн тийм. Нэгдүгээр нь болохоор Америкийн нэгдсэн улсад автомашин үйлдвэрлэж буй үйлдвэрүүд эд анги нь импортоор авсан байж болно хамаагүйгээр байх юм бол яг 275% 2 жилийн хугацаанд эхний 1 жилдээ болохоор 375, хоёр дахь нь болохоор 2.5% дискаунт үзүүлээ. За энийг монголчлуул юу гэж болох вэ гэхээр бид нар ямар нэгэн дэлгүүр ороод тэгээд нэг чихэр бичээ, хоол, унс, хүнс авахд нөөт авдаг. Тэгээ нөөтийн баримт гээд 10% төлөөд 10% төлснийгоо баримтыг бид нар баримтад шивүүлээд 2% авдаг шүү дээ улсаас. Тийм гэсэн. Нэгсэндээ та Америк руу автомашин нийлүүлэх, сэлбэг анги нийлүүлэх юм бол яг 25% давтар төлнө. Тэгэхдээ энэ үйлдвэрлэж байгаа машины эд ангийг нь Америкт үйлдвэрлэх юм бол яг тэр тарифаас чинь 375 болон 2.5% хөнгөлөлт урамшуул өгөө гэдэг нэг юм сонсоод байна. Тэгээ энийг нь болохоор хинт таатай байгаа вэ гэж энэ хоёр Ford, General Motors болж штт. Энэ бол нэгсэндээ бүр оргуу 25% тариф оногдуулж ирснаас ийм зөрүүлээ 375% урамшуул олгоно гэдэг маань дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломжтой. За яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын шинэ машины борлуулалт жилийнх нь дунджаар 16 сая ширхэг гэдэг. Энэ 16 сая ширхэг машиных нь дөнгөж 25% нь дотоодын үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Трампын бодлого шүү дээ. За та нар манад машин заргаж байгаа бол манад машинаа үйлдвэрлэе гэдэг зүйлийг нэлээд шахсан байдаг. За энэ бодлого 2018 оноос хойш Трамп анх ерөнхийлөгч болсноос ширэгдсэн байж идэг. Тэгээ үүнтэй нь холбоотой жишээ нь Мексикт байгаа автомашины үйлдвэрээ Toyota Америк руу шилжүүлэх хүртэл шийдвэрийг гаргаж ирсэн байж. Тэгвэл Toyota гэдэг үйлдвэр тийм үү? Америкт машинаа угсрахдаа тийм үү? Эд ангиа Японоос авчрыг, Мексикээс авчраад угсрыг. Тэгэх юм бол та нарт 375% юу өгч дискаунт өгөө гэдэг ийм урамшууллыг зарласан. За энэ бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг сонирхолтой бодлого. Гэхдээ хувь нь бол яг 25% тариф оногдуулснаас маш бага. За энэ хүү шийдвэр дээр бол Европын холбооны улсууд за тэгээд Канада эднэр бол жоохон тийм эргэлзсэн байдалтайгаар харж байгаа. Яг тэр нөлөө нь их бага орно гэж үзэж байна. Харин General Motors, Ford эднэрт бол таалагдж байгаа. Ягаад вэ? Эд анги хямдхан авна. Ягаад тэгэхээр автомашины тариф нь болохоор эд анги авсан ч тэр 25% байсан байхгүй. Тэгэхээр эд анги авчраад угсрах юм бол. За тэгээд хоёр дахь шийдвэр нь юу вэ гэхээр хөнгөн цагаан болон ган гэдэг бүтээгдэхүүн дээр бас яасан байгаа. Тариф оногдуулсан байгаа шүү дээ Америкийн засгийн газар чинь. Давхар тарифыг бол багах болгосон. Давхар татвар гэсэн үг шүү дээ. За юу вэ гэхээр тухайн орж ирж буй машины сэлбэг нь ган хөнгөн цагаан оролцсон болвол
энэ дээр давхар тариф авахгүй гэсэн, татвар авахгүй гэсэн байна. Ийм зүйлийг яасан. Санал тавьсан гэсэн. Ер нь бол. Тэгээ энэ бас боломж. Гурав дахь нь болохоор одоо нөгөө Канада, Америк, Мексикийн ийм 3 улсын нэг юм худалдааны хилцээр гэж байж л да. За энэ стандартын дагуугаар одоо машин үйлдвэрлэсэн байх юм бол тарифаас бол 85% хүртэл хөнгөлнө гэсэн ийм шийдвэрийг бол гаргасан байж байна. Тэгээ энэ бол зах зээл дээр бол эргэн тохио өгч байна гэсэндээ Дональд Трампын гадаадах тарифын дайн нь зөөлрөх хандлага руу орж ирж байна. За үүнтэй зэрэгцээд өчигдөр за Трамп маань нэг юм ярьсан байна. Энэтхэг болон Америк нэгдсэн улсын худалдааны дийл хийгдэж байна. За энэ энэтхэгийн ерөнхий сайд бол Америкт айлчилсан явж байгаа юм байна. Тэгээ тун удахгүй бол одоо нөгөө 70 гаруй улсуудаас тариф тогтооцсон байгаа. Улсуудаас хамгийн түрүүнд хилцээр хийж байгаа ингэж уулзж байгаа улсын тоонд бол энэтхэг ус орж ирж байна гэсэн. Нэгсэндээ энэтхэг ус эхлээд буулт хийж байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол үр дүнгээ Трампын шахааны байдалд бол хамгийн гэж үр дүнгээ өгж байгаа улс нь бол энэтхэг ус болж байна. За ингээд араасаа худалдааны ингээд хилцлүүд хийгээд эхлэх юм бол энэ нь эргээд яг Америкт бол эерэг нөлөө үзүүлэх хандлага. За энэ хоёр процесс юу болсон бэ? Тэ? За хэдүүлээ сонирхол л байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гарснаас хойш бол хөрөнгө оруулагчдад бол Америкт итгэл гаргаад $1 ханш бол ийм өсөл сонгуулийн үеийн өсөл хийж исэн байдаг. За тэгээд дараа Трампын хийсэн Украины дайны маргааны асуудал, за тэгээд худалдааны тарифын дайны асуудал нь $1-ийн хэмжээгээр унгаасан тийм. Оны эхэнд буюу 1 сарын 15-нд 109 бараг 110 гэдэг функцтэй байсан ханш маань point маань $90 хүртэл унсан байсан болов өчигдрийн байдлаар энэ 7 хоногийн байдлаар ерөнхийдөө $1 өсөх ийм зураглал үзүүлж эхэлж байгаагийн эхний дохио нь худалдааны тэр хөнгөлөлт урамшуул үзүүлж автомашин дээр сэлбэгэн дээр дээрэс нь энэтхэгтэй хийж буй тарифын одоо диилийн асуудал нөлөөлж байна гэсэн. За тэгвэл нөгөө талд хятад юу болж байгаа гэдэг асуудал тийм. Ер нь бол хятад бол бид нар энд бол билээ ингээд тийм бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Америкийн нэгдсэн улсын тариф 245%, хятадыг болохоор 125 гэдэг. Тэгээ хэрүү Америк болохоор Трамп яажсэн мөр хятад тарифын нэмгүүд нь дааж өсөх нэг юм уралдах маягаар яваад байсан. Тэгээ энэ дээр хамгийн сүүлийн шийдвэр бол бид нар бол уралдаагүй тийм. Бид нар одоо ингэж энэ тарифаар ингэж өрсөлдмөөргүй байна. Бид нар зүгээр хийх ёстой ажлаа хийгээ явна гэдэг мэдээлэл хийснээр энэ тарифын өрсөлдөөн зогссон байж байгаа. Гэхдээ энэс болоод юу вэ гэхээр хятадын үйлдвэрлэгч компаниудад маш хэмжээний дарамтууд бол үзүүлээд эхэлсэн байж байгаа. Үр дүнд нь хятадын худалдааны индекс нь бол 2023 оноос хамгийн доод түвшинд бол очиж байна. За компаниудын бол Америкээс авах одоо Америкчууд худалдаж авах бол саналын тоо яасан бахав удаашрж ирэх иймэрхүү нөхцөл байдлууд бол хятад бол үзүүлж эхэлж байна. За энэ бол дөнгөж худалдааны хориг тавьснаас хойших ойролцоогоор нэг сар хүрэхгүй хугацаанд болж буй процесс болж байна. Тэгэхээр бид нар дараагийн мэдээлэлээр энэтхэгийн дийл өөр улсууд ямар дийл хийж байна. За тэгээд хятадын эдийн засагт болон хэрхэн нөлөөлж байгааг та нарт хүргэх болно.